Сайн охтуудаа шинэ бичлэгтээ тавтай морил. За иймэрхүү төрлийн эрэгтэй хүнтэй холбоотой ч юм уу те иймэрхүү бичлэг хийгээгүй зөндөө олон утсан байна. Ягаад гэвэл хэрвээ та нар анзаарсан бол би сүүлийн үед өөрийнхөө даалд ухамсар гэ те manifestation энэ зүйл дээрээ маш их ажиллаад гайхалтай олон зүйлсийг өөрчилж байгаа. Гэхдээ яхаарахгүй бас нэг иймэрхүү бичлэг зөндөө олон охтууд маань хэрэгтэй бөгөөд нэг тийм wake up call хийх хэрэгтэй юм шиг санагдаад тэгээд энэ бичлэгийг хийж гин. Тэгээд надаар сонин сайхан гэх юм бол би бас гайхалтай олон зүйлсийг эрэгтэй хүний тал дээр ч гэсэн ойлгож эхлээд өөрийнхөө ухамсар дээр даалт бодол дээр маш их ажиллаж байгаа. Тэгээд хэрвээ та миний өмнөх бичлэгүүдийг харах юм бол бараг те 1 жил 2 жилийн өмнө л гэхэд айгүй их охтуудад те үн цэнтэй бай эрэгтэй хүн ийм тийм гэж жоохон эрэгтэй хүний хар бараан талын айгүй их харж ярьдаг байсан. Гэхдээ ингээд олон жилийн турш юм суралцаад мэдэх тусам бас юмыг айгүй сайн ойлгож эхэлж гин. Зарим үед бид нар хит их нэг буруу шагаад ч юм уу те ийм ухамсартай байх үед өөрөө бас яг тиймэрхүү залуучуудыг ч гэсэн татах тийм тал бас байдаг. Тэгээд миний хувьд би өөрийнхөө ухамсар, өөрийнхөө бодлыг өөрчилснөөс хойш над руу татагдж байгаа залуучууд хүртэл айгүй бүр юм гайхалтай гоё залуучууд болж байгаа. Тийм болохоор өнөөдрийн бичлэг баг зэрэг өөр байна. Яагаад бид нар те заавал эрэгтэй хүний талаар тийм бодолтой байх ёстой гэж магадгүй тэр хүний сэтгэл зүйн ямар байна, таны сэтгэл зүй ямар байна гэдгээс бүх зүйл шалтгаалж ээж болно. Тэгээд энэ бичлэг маань ямар эмэгтэйчүүдэд зориулагдсан бэ гэхээр бүх эмэгтэйчүүдэд зориулагдсан. Магадгүй та өөрийнхөө хайрыг те хосоо хайж ээж болно. Эсвэл те аль хэдийн найз залуутай нөхөртэй өөрийнхөө харилцааг те гоё авч явах гад асуудалтай байж ээж болно. За нэг ялангуяа хэрвээ чамд эргэлзээ байвал энэ залуу надад сайн болов үгүй болоо над руу мессеж бичих болоо бичихгүй болоо гэх энэ залуугийн талаар ч юм уу тэр залуугийн талаар ямар нэгэн асуулт эргэлзээ байх юм бол энэ бичлэг яхаарахгүй чамд танд зориулагдсан. Тэгээ өнөөдрийн бичлэгийг болохоор би маш гоё сонирхолтой байдлаар нэг киног ревю хийнгээ. Киноны талаар ярилцсангаа тэгээд та нарт сонирхолтой байдлаар хуваалцах байгаа. Тэгээ энэ киноны хувьд гэх юм бол би хэдэн сарын өмнө үзчихсэн. Тэгээ үзээгүй бол бас та нар заавал үзээрэй. Айгүй хөөрхөн хөгжилтэй мөртлөө дотор нь бидний суралцах хэвээр гайхалтай зүйлс зөндөө байлээ. За тэгээд бүгдээрээ кино руугаа орцгоо. За кинонэр маань болохоор 4 төрлийн эмэгтэй талаар гардаг. Эхний эмэгтэй маань Жижи байгаа. Жижигийн хувьд гэх юм бол дандаа залуучуудын ардаас гүйдгээс гадна үнэхээр бусдад тогтгож хичээдэг тийм нэрхтэй эмэгтэй. За дараагийн гол дүр маань болохоор Жанин байгаа. Жанины хувьд гэх юм бол өөрийнхөө хайртай хүнтэйгээ гэрэлсэн. Гэхдээ олон жилийн турш удаан хамт байсаар байгаад өөрийнхөө feminine эмэгтэйлэг энерги алдсан яаж харилцаагаа үргэлжлүүлж авч явах вэ гэдэг дээрээ одоо эргэлзээ тэмцээж явж байгаа ийм эмэгтэй. За дараагийн гол дур маань Анагийн хувьд гэх юм бол үнэхээр үзэгсэнтэй эмэгтэй боловч эхнэртэй залууд дурлсан ийм эмэгтэй. Дурлсан гэхээсээ илүү эхнэртэй залууг өөрт нь хайртай гэж эндүрсэн энэ эмэгтэйн талаар гарна. За харин сүүлийн гол дур маань болохоор Бет байгаа. Бетийн хувьд гэх юм бол найз залуутайгаа маш удаан хамт байгаа бөгөөд харилцаа нь маш гоё явж байгаа ч гэсэн найз залуу нь ерөөсөө гэрлэлтийг дэмждэггүй бөгөөд өөртөө энэ гэрлэхийг хүсдэггүй энэ эмэгтэйн талаар гарах болно. Энэ киноноос харах юм бол эмэгтэй хүн болгонд ер нь тулгардаг асуудлуудыг хүндсэн байдаг. Та аль ч эмэгтэй байж болно. Гэхдээ ингээд ямар ч эмэгтэй байсан цаана нь байгаа сэтгэл зүгийг хараад үзэх юм бол бүр ингээд үнэхээр сонирхолтой. За тэгээ юу ч гэсэн бүгдээрээ нэгээр нь гол дүрүүдээ яриад тэгээ сэтгэл зүйн яриад явъя. За эхнийх нь эмэгтэй гэх юм бол ямар эмэгтэй вэ гэхээр зүгээр л хайраа хайж байгаа эмэгтэй. Ерөнхийдөө бол эрэгтэй хүний араас жоохон гүүхгээд байдаг. Айгүй их болцоонд явдаг мөртлөө араас нь бичээл намайг сонгооч, намайг аваач, надтай цуг үерхээч гээл хүн болгоны араас ер нь гүүхгээд байдаг жоохон тийм зөвхөрсөн энергитэй эмэгтэй. Магадгүй та нарт ч гэсэн энэ асуудал байж байсан бах. Ямар нэгэн залуутай болцоо айгүй гоё болоод өнгөрсөн мөртлөө залгана гэж хэлжээ залгадгүй ч юм уу. Тэгээд нэг хэсэг алга болчдөг. Тэгэнгүүт эмэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр яагаад над руу залахгүй байгаа юм болоо? Яагаад тэгээд байгаа юм болоо гэл ингээл нөгөө цаана өөрт нь таалагдсан болохоор хүлээгээл те. Тэгэнгүүт эмэгтэй хүмүүс айгүй гайхдаг штеп. Яагаад над руу залахгүй байгаа юм болоо? Яагаад тэгсэн юм болоо? Яагаад ингэсэн юм болоо?
Тэгээд дээрэс нь эмэгтэй хүн иймэрхүү асуудлууд тулгархад юу гэж боддог вэ гэхээр тэгвэл айгүй завгүй байгаа юм бах та, ийм байгаа юм бах та, тийм байгаа юм бах та гэл тэгэж өөртөө шалтак өгөөд ерөөсөө магадгүй энэ залууд би ерөөсөө таалагдахгүй байгаа юм байна гэдэг талаас нь ерөөсөө боддгоо. Гэтэ хүн яагаад тэгэж боддог вэ гэхээр үнэхээр сонирхолтой. Бид нар угаасаа багаасаа тэгэж бодож сэтгэж өссөн байдаг. Ягаад гэвэл эмэгтэй хүн нь төрөлхийн тийм айгүй нэг зөөлөн сэтгэлтэй штэ. Тэг кино яаж эхэлдэг вэ гэхээр ингэж эхэлдэг байхгүй юу? Нэг эрэгтэй жохон банд нэг охиныг ингээд түлхэнгүүдээ чи тэнэг гэж хэлээд түлхчихдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэр охин уйлаад ээж дээр очисон чинь ээж нь юу гэж хэлсэн бэ гэхээр над жижигэн банд чинь чамааг сонирхдаг болохоор чамааг тэгж үдчих байхгүй юу да гэж хэлсэн. Тэгэнгүүт нөгөө охин юу гэж бодсон бэ гэхээр яг нөгөө бодит байдлаа анзаарахгүйгээр тэгвэл тэр банд надад сайн юм байна гэл шууд өөрийгөө тэр амир гинэн сэтгэлээрээ програмчилчдаг гэх юм уу? Ер нь бүх зүйл дээр эмэгтэй хүн тэгдэг заяа. Хамгийн сонирхолтой нь юу гэж бид нар том эмэгтэй хүн болсон ч гэсэн яг энэ сэтгэлгээтэйгээл байдаг. Энэ жоохон охин чинь ингээд том эмэгтэй болонгуудаа байнга ингээд бусдын араас гүйдэг нөгөө зөвхөрсөн энергитэй эмэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд нэг залуутай болцож байгаа хэсгийн кинон дээр гаргадаг. Тэгээ болцоо нь бол ингээд зүгээр гоё смут яваад өнгөрдөг. Эрэгтэй хүн угаасаа бүх зүйлээ илэрхийлэхгүй штэ. Амар гоё яриа өрнүүлээл тэгээл би чам руу залгана гэж хэлээд яваад өчтдөг. Тэнгүүд нөгөө эмэгтэй чинь юу гэж ботсон бэ гэхээр над руу залгана гэж байн хүлээгээл уцаа хараал гэдэг. Нөгөө залуу нь ерөөсөө залгадгүй. Тэгээл дотроо ингэж бодож байгаа байхгүй юу? Тэгвэл завгүй байгаа юм бах та. Айгу бизнес хийдэг гэсэн штэ. Тэгвэл айгу л бизнес хийж байгаа хаа. Гэтэл над руу залгана гэж хүсэл найдвараа дотроо ингээд тэгээл яваад идэг. Үнэхээр бүр ингээд хүлээж дисгүй болохоро тэр эмэгтэй нь өөрөө залгаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө залуу нь мэдээж янз бүрийн ингээд шалтак хэлээл те. Тийм байгаа, ийм байгаа, тийм байгаа гингүүд нөгөөтгөнд нь тэгэл эмэгтэй хүн болохоро итгэвчин. Тэгэл тэгвэл хэдэн хоногийн дараа над руу залгаарай гэл те. Тэгээд бүр ингээд зөвхрөөд найзуудаа энэ талаараа ярьж байгаа хгүй юу? Энэ залуу тэгээд ингээд над руу ерөөсөө ярихгүй байна. Би яах ёстой вэ гэсэн чинь гэтээ хүмүүс байгаа зү би нэгээ бодоод ч юм уу эсвэл сэтгэлэн зөөлөн болохоор ч тэр юм уу өөрсдөө ерөөсөө бодит байдлыг хилдэхгүй. Нөгөө найз нь ингээд гомдлоод энэ залуу намайг тоохгүй ингэхгүй байна гэд нэг найздаа хэлсэн чинь найз нь юу гэж хэлсэн бэ гэхээр магадгүй үнэхээр завгүй байгаа хаа чи залгаад үсэх юм уу? Манай нөхөр ч гэсэн над руу бараг ингээд залгаагүй 10 хоног болж исэн штеп бит хоёр анх үерхэж эхлэегүй хахад. Гэхдээ одоо чи хардаа манай нөхөр бит хоёр ингээд бүр гэрэлцэн байж байгаа гэх ч юм уу те. Дандаа ингээд зөөлөн талаас нь хэлдэг. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй нь юу гэж боддог вэ гэхээр тийм байна. Энэ залуу үнэхээр надад сайн би таалагддаг. Зүгээр л энэ залуу завгүй байгаа юм байна. Ийм байгаа юм байна. Тийм байгаа юм байна гэд дандаа тэгж юмд delusional ханддаг гэх юм уу. Тэгээ энэ эмэгтэй бүр ингээд зөвхрөнгөө алдангуудаа тэр залуугийн ордог бар руу орж суугаад тэр залуу хүлээж байгаа хгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө bartender нөгөөс нь бүр ингээд асууж байгаа хгүй юу. Энд нөгөө Conan гээд залуу байнга ирдэг гэсэн ирсэн үү үгүй юу гэд нөгөө bartender-ээс асуусан чинь bartender нь болохоор тэр залуугийн найз байж таарсан. Тэгээд тэр эмэгтэйг анзаарангуудаа яагаад ч юм бэ тэр эмэгтэйд ингээд зөвлөмж өгөхийг хүссэн. Тэгэнгүүтээ юу гэж яг үннийг хэлэхэд Conan чамд сайн биш ээ. Чи жоохон сэргэх хэрэгтэй. Эрэгтэй хүн үнэхээр чамд сайн бол чам руу залгана айл хэдийн чамтай холбогдсон байгаа. Яагаад наад залуу чинь чамтай холбогдохгүй байна вэ гэх юм бол наад залуудаа чи зүгээр л ерөөсөө таалагдаагүй гэсэн үг гэд тэр эмэгтэйд хэлсэн чинь зүгээр л тэр эмэгтэйгийн хувьд бүр ингээд wake up call нь байж таарсан. Нэрээ тийм биш. Би яагаад энэ талаас нь бодоогүй юм болоо? Би яагаад хизээж энэ талаас нь бүх зүйлийг харж байгаагүй юм болоо гэд жинхэнэ бодит байдлыг харж эхэлдэг. Энэ сценийг харах юм бол ерөнхийдөө бүх зүйлийг тайлбарлаад өгч байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнийгээ юу бодож байгааг бүгдийг мэддгээс гадна эрэгтэй хүн, эмэгтэй хүн ямар сэтгэлгээтэй бодолтой байдгийг ч гэсэн мэднэ. Эмэгтэй хүн зөөлөн тэгж боддог, ингэдэг, тэгдэг гээтэй. Эмэгтэй хүнийг ингээ зүгээр л хараад уншдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ bartender залуу болохоор бас жоохон тийм эмэгтэй хүнээр тоглох гээд байдаг залуу.
Яагаад гэвэл эмэгтэй хүмүүсийн сэтгэлгээг ойлгодог учраас. Тэгээ яагаад ч юм бэ энэ энэ эмэгтэйд одоо туслахаар болоод тэгээ зөвлөгөөнүүд өгдөг байгаа. Тэгээ ерөнхийдөө үүнээс цааш энэ эмэгтэйнүүд бол ингээд 100% өөрчлөгдөж эхэлдэг. Тэгээ эндээс харах юм бол ерөнхийдөө ингээд бүх зүйлийг би тайлбарлаад өгч байгаа байхгүй юу. Тэгээд өмнө нь тэр нөгөө өөртөө нь болцсон залуу яагаад алга болсон бэ гэх юм бол үнэхээр тэр эмэгтэйд ямар ч сонирхолгүй байсан бөгөөд ахиж хизээч уулзах ч сонирхолгүй байсан. Тэгээд ямар сценийг бас харуулдаг вэ гэхээр тэр эмэгтэйтэй болцоонд явсныхаа дараа шууд нөгөө өөрийнхөө сонирхдаг эмэгтэй рүү залгадаг. Хаа юу хийж гин, ингэж гин үү, тэгж гин үү, чамд хэрэгтэй юм байна уу гэж өөрийнхөө сонирхдаг эмэгтэй рүү шууд залгаад ярьж эхэлдэг. Би чиний талаар бодоод бла 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 гэд. Яагаад гэвэл эрэгтэй хүн өөрийнхөө гүүхийг хүссэн эмэгтэйн араас л гүйдэг. Харин бүгдээрээ гэрэлсэн хосуудын гол дүрийн талаар ярилцгаая. Тэг кино маань ерөнхийдөө ингээд хоорондоо аягүй гой холбогдоод явдаг болохоор би зарим гол дүрлүү нь эргэж буцаад яваад байх. За гэрэлсэн хосуудын хувьд гэх юм бол хоёулаа хоёр биендээ хайртай байж агаад хоёулаа гэрэлсэн одоогийн байдлаар хүүхэдгүй. Тэгээд энэ хоёрын хувьд гэх юм бол хоёр биендээ үнэхээр хайртай байж агаад гэрэлсэн их сургуулаасаа эхлээд ч үлээ ахлах сургуулаасаа эхлээд ч үлээ зөндөө удаан байсан. Тэгээ энэ хоёр хосын хувьд гэх юм бол хоёр биендээ хайртай нь үнэн. Гэхдээ ингээд маш олон жил байцсан болохоор ингээ хайр нь жоохон тийм одоо ассан биш гэх юм уу. Тэгэнгүүтээ зүгээр нөгөө амьдралын шаардлагаар ингээ зөндөө олон зүйл бодох хэрэгтэй байгаад байдаг. За одоо хоёлаа шин байшингаа барья. Зүгээр амьдралаа болгоё тхий гэсэн энэ талаар л одоо ярилцдаг болцсон. Тэгээд дээрэс нь эндээс бас нөгөө нэг feminine энерги нь одоо эхнэрийнх нь хувьд амар алга болсон байгаа байхгүй юу. Эмэгтэй хүн чинь те ингээл амар гоё баяр хөөртэй болцоол инээд хөөрөөр дүүрэн байх хэрэгтэй байтал энд эмэгтэй амьдралын шаардлагаар одоо тгийх хэрэгтэй хүүхдтэй болохгүй хаусаа ингэж янзлахгүй болохгүй ингэхгүй болохгүй тэхгүй болохгүй дээрэс нь жоохон нөхрөө контролох гээд байдаг. Өөрөө тамхин аягүй дургу. Ягаад гэвэл тамхинаас болоод аав нь нас барж байсан учраас тэгэнгүүтээ тэг чи тамхиа татчихгаа юу, ингэж байгаа юу, тэгж байгаа юу, чи надад худлаа хэлээд байгаа юм биш үстэй гэлтэй нөгөө амар нөгөө ардгансан зантай гэ тэгдэг штэ тий. Ерөнхийдөө бол жоохон тим занг гарах гад байдаг ийм хосууд байж исэн. Дараагийнх нь гол дүр гэх юм бол нэг эмэгтэй байдаг, маш үзэсгэлэнтэй эмэгтэй бөгөөд энэ гэрэлсэн залууд дурлсан эмэгтэй хүн. Энэ хоёр яаж гач жилээ дэлгүүрт явжгаад биентэйгээ таарлцдаг байхгүй юу. Тэгээ хийж гач жилээ энэ хоёр найзууд болохоор болдог. Гэхдээ угаасаа эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй найзууд болно гэж угаасаа байхгүй. Энэ эмэгтэй сэтгэл зүйг харах юм бол бас маш сонирхолтой. Энийгээ зөв биш гэдгийг мэдэж байгаа. Тэгэд энэ талаараа бас найздаа хэлсэн чинь найз нь юу гэж хэлсэн гэж магадгүй та хоёр бие биенийхээ жинхэнэ хайранд байвал яах юм бэ? Эхнэртэйгээ наад залуу чинь магадгүй хайргүй болоод суудсан ч юм билүү хин ч мэдгүй миний нэг хамаатан бас өмнө нь өөр эхнэртэй байж агаад салаад тэгээд өөр эхнэртэй болсон. Тэгээд тэр хоёр насан туршдаа аз жаргалтай хамт амьдарч байгаа гэд бас нөгөө үлгэрээ ингээд яриад тэр эмэгтэйн сэтгэлийг өөрчилж байгаа байхгүй юу. Тэгээ энэ эмэгтэй хувьд гэх юм бол яг сэтгэл зүйг нь харах юм бол тийм буруу зүйл байхгүй. Энэ эмэгтэй зүгээр л дотроо ингээд итгэцэн байгаа байхгүй юу. Бит хоёрын хайр жинхэнэ хайраа энэ залуу надад л хайртай гэд ботцсон байдаг. Эхнэрээ хуурсан энэ залуугийн талаас нь хараад үзье. Энэ залуу эхнэртэй хайртай юу гэвэл хайртай. Гэхдээ ямар ч эрэгтэй хүн байсан ерөнхийдөө янз бүрийн тэг гоё охин ч юм уу янз бүрийн ийм эмэгтэй хүн урд нь гараад ирэх юм бол яа харахгүй эрэгтэй хүн талаасаа үгүй гэж хэлдэггүй байгаа байхгүй юу. Эрэгтэй хүн яг гоо үзэсгэнд хэсэг хугацаанд хууртаж чадаж байгаа ч гэсэн өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэггүй. Тэгээ яаж хийж байгаа ч жилээ эхнэртэй хуурсан гэдгээ хэлжтiin. Тэгээд эхнэр нь өөрийгөө өөрчлөхөөр шийдээд эргээд ингээд амар гой хувц өмсөд офис дотор нь тэр хоёр ингээд янз бүрийн болох гэж исэн чинь тогшоод орж ирдэг байхгүй юу. Тэгэнгүүтээ ерөнхийдөө харилцаагаа сэргийх гээд ингээд амар гой хувц өмсөж орж ирээд нөхрөө шууд одоо үнсээд эхэлдэг. Тэгсэн чинь нөгөө явж исэн эмэгтэй нь ингээд цаана шкафны цаана нуугдсан байж исэн. Тэгээд энэ эмэгтэй
нөхөртөөгөө ярилцах гэж хичээгээд янз бүрийн юм болоод би чамд хайртай хоёлаа тэхүү инкүү гэсэн чинь мэдээж энэ нөхөр нь эхнэртэй хайртай болохоор үгүй гэж хэлж чаддгүй. Тэгээ эхнэр нь хайртай шүү гэж хэлээ гэртээ хүлээж игээд явсны дараа нөгөө эмэгтэй нь гарч ирээд тэр хоёрын харилцаа тэр чигээрээ өөрчлөгддөг. Яагаад тэр эмэгтэй энэ залуутай явуулсан бэ гэхээр дотор нь энэ залуу надад л хайртай гэсэн бодолтой байсан. Гэхдээ эхнэртэйгээ ямар харилцаатай байгааг нь хараад, эхнэртэй хэр их хайртайг нь хараад энэ залуугийн хэлсэн хийж байсан зүйл нь бүгд худлаа юм байна гэдгийг олж хараад маш их одоо шархлаад heart болоод энэ залууг үлдээхээр шийддэг. Энэ киноноос харах юм бол өөрийнхөө юу хүсэж байгааг мэдгүй хуурдаг эрэгтэй хүн бол хуурдаг чигээрэл байдаг. Бас тэр эмэгтэй ингээд орхиод явж исэн чи араас нь бараг бити намайг орхиод чи би чам тайлбарлая гэж үлдчихэж байгаа байхгүй юу. Тэр нь эхэндээ тэр залууг ингээд уучлая гэж шийдэж байсан. Гэхдээ уучлахаа болоод бас нөхрөө хаяхаар шийддэг. Яагаад гэвэл нөхөр нь зөндөө олон жил би тамхи татдаггүй чи яагаад надад итгэдэггүй юм бэ гэж байнга хэрэлдэг байсан чинь нэг өдөр Кермагийн үзэж агаад өөрийнх нь тамхиных нь зоржлолтыг нь олдог. Яг нь энэ нэг том шалтгаан болж харагдахгүй байгаа ч гэсэн энэ нэмэгтэй юу ойлгосон бэ гэхээр худлаа хэлдэг хүн худлаа л хэлдэм байх. Энэ угаасаа насан туршдаа худлаа хэлэх юм байл насан туршдаа намайг хуурах юм байна гэсэн тэр ойлголтыг гинт ухаарангуудаа нөхрөө бас үлдээгээд явдаг. Тэгэд эндээс хараад байгаа юм бол бас та нар сайн анзаараад үзээрэй заяа. Хэрвээ ямар нэгэн залуутай та нар болцооч ч юм уу ямар нэгэн зүйлт хоёрын дунд болоод ер нь худлаа хилээл эхэлж байх юм бол тэр залуутай харилцаагаа үргэлжлүүлэх үү гэдгээ сайн бодоорой. Жижигхэн зүйл том зүйлч гэхгүй бүх зүйл жижигхэн зүйлээс эхэлдэг. Хэрвээ чи жохон зүйлийг одоо үерхэж байхдаа л анзаараад эхэлчих юм бол тэр нь гэрлээд өөрчлөгдөн гэж байхгүй, хүүхдтэй болоод өөрчлөгдөн гэж байхгүй, харин эсэргээрээ бүр дортноо л гэсэн. За тэгээд харин энэ залуутай явуулсан энэ эмэгтэй хүн маш heart болоод үлддгээс гадна маш том амьдралын хичээлийг сурж авдаг. Тэгээд энэ эмэгтэй болохоор өөрийнх нь араас гүйдэг эрэгтэй хүн байгаад байдаг байхгүй юу? Тэр эрэгтэй хүнтэй болохоор ингээд байнга уулзаж хоорондоо юм ярьдаг. Тэгээ тэр залуу нь бол өөрт нь бүх зүйлийг хийж өгдөг. Гэхдээ тэр залуудаа өөрөө хайртай биш. Тэгтээ өөр хүнтэй залууд хайртай болцсон. Тэгээд энэ эмэгтэй ойлгосон зүйл юу вэ гэх юм бол би эхлээд өөрийгөө олох хэрэгтэй юм байна гэдгээ ойлгодог. Дөрөв дэх хосууд маань гэх юм бол ер нь хамгийн эрүүл харилцаатай хосууд хоёр биендээ үнэхээр хайртай. Тэгээ 4 жил хамт байцсан мөртлөө нас нь аль хэдийн болцсон байсан ч гэсэн энэ залуу ерөөсөө гэрлэхийг хүсдэггүй. Ягаад гэвэл гэрлэх нь ямар ч утга учиргүй штэ гэж боддог. Тэгээд энэ эмэгтэй болохоор мэдээж эмэгтэй хүн юм чинь гэрлэхийг л хүсэн штэ. Тэгээд хилээд ерөөсөө сонсдгүй байсан. Тэгээд энэ залууг орхихоор шийддэг. Ягаад гэвэл эмэгтэй хүний хувьд гэрлэлт гэдэг хүний эхнэр болно гэдэг үнэхээр чухал. Залуугаас яг ингээд салцсан ганцаараа байж исэн чинь аав нь өвдчихдөг. Тэгээд одоо өөрийнхөө эгчнэртэйгээ хамт нэг хаус байсан чи эгчнэрийнхаа нөхрүүдийг харсан чинь нөхрүүд нь айгүй тийм сонин хүмүүс байдаг. Гэрэлцэн тийм мөртлөө гэртээ юу ч хийдэггүй ч юм уу те зүгээр зурагт үзээл ингээл хамаг юмаа завааруулаад сууж яадаг. Эхнэрээ ерөөсөө хүндэлдэггүй тийм эрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд аав нь өвдсөн байхад ч гэсэн ингээд нөхрүүд нь нийлж хүмүүдээ зүгээр ингээд зурагт үзээл ерөөсөө юм хийдгүү ч юм уу энийг харчаад гадна байгаа эрэгтэй хүмүүс чинь ямар амар бүдүүлэг юм бэ? Миний бараг найз залуу маань айгүй сайн хүн байсан биз дээ гэж ингээд жоохон бодолтой байж исэн чинь яг тэр үед нь тэр найз залуу нь аль хэдийн гэрт нь ирсэн хамаг юм ингээд цэвэрлээд байж байдаг. Тэгээ нөгөө эмэгтэй нь очиод чи яагаад энд байж байгаа юм бэ гэсэн чинь би чамд хэцүү байгааг мэдчих байгаа болохоор зүгээр л туслахыг хүссэн гэж тэр залуу нь хэлдэг байгаа. Гэхдээ чи инглигээд би чамтай нийлж чадахгүй штэ гэд хэлсэн чинь тэр надад чухал биш ээ. Яагаад гэвэл чи миний хувьд
чухал хүн учраас би чамд зүгээр л тусламар санагдсан гэд байж байдаг. Ер нь эндээс харах юм бол одоо жинхэнэ хайрыг харуулж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл жинхэнэ хайр гэдэг чи надтай хамт л байх юм бол би тэгнэ ингэн биш. Яг тэр хүний юу хүсэж байгаа, юу хэрэгтэй байгааг нь ойлгодог гэх юм уу. Тэгээд энэ эмэгтэй эргээд энэ залуутай нийлхээр шийддэг. Тэгээд бас явсан ч гэсэн зөв болсон. Эмэгтэй хүн одоо хүсэж байгаа зүйлээ бас ингэж илэрхийлэх хэрэгтэй, явж чаддаг байх хэрэгтэй. Тэгээ энэ залуутай за одоо чи надтай гэрлэхгүй байсан ч гэсэн зүгээрээ би чамд үнэхээр хайртай юм байна гэд энэ хоёр нийлсэн чинь хэсэг хугацааны дараа энэ залуу хурмын сандал тавиад энэ эмэгтэйтэй гэрэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө юу хүсэж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ энэ эмэгтэй би үнэхээр гэрлэмээр байна, тэгмээр байна гэдгээ ингэж илэрхийлээгүй, би явж чадна гэдгээ хилээгүй байсан бол магадгүй хизээч энэ гэрлэл гэдэг энэ мэдрэмжийг мэдрэхгүй байсан байх бах. Ингээд хараад ах юм бол энэ кино бүр үнэхээр гайхалтай кино байсан. Тэгээ бидний суралцах ёстой хичээл юу вэ гэх юм бол эрэгтэй хүн үнэхээр чамд хайртай, дуртай бол яаж хийж байгаад чиний араас явдаг, тэмүүлдэг. Тийм болохоор над руу залахгүй байна, шалтак хийсэн, ингээд байгаа юм болов, тэгээд байгаа юм болов, би залах уу, би араас нь гүүх үү гэж ерөөсөө бити бодоорой. Яагаад гэвэл ирэх ёстой хүн яаж хийж байгаад ирдэг. Хэрвээ хин нэгэн чамааг ерөөсөө эргэлзүүлж байх юм бол яг үннийг хэлэхэд завгүй байна гэж хэлчихэд айл хэдийн өөрийнхөө гүйдэг сонирхдаг эмэгтэй араас залгаад уулзъя л да, тгийл да, ингээл да, би чамд бүх юмыг авч өгье гэд явж байгаа. Тэгээд тэр нөгөө өмнө нь нөгөө амар desperate зөвхөрсөн охинтой болцдгүй залуу байгаа зү. Тэр залуу чинь тэр эмэгтэйг бүр ингээд тоохчгүй утсын ч авахгүй байсан бэжэж өөрийнхөө тэр хайртай эмэгтэйд болохоор бүр байшин авч өгдөг. Би энэ байшинг авцсан чи надтай амьдарч чадах уу, ингэж чадах уу, тэгэж чадах уу. Өөрөөс нь зүхтаад байгаа эмэгтэй хүнд бүх юмаа ингээд зориулаад гүгээд байдаг. Тэгэхээр бид нар ингээд араас нь гүгээд юу ч өөрчилж чадахгүй. Тэгээд заавал та нар энэ киног үзээрэй. Тэгээ өнөөдрийн бас энэ кино ревю та нарт хэр санагдав надад хуваалцаарай. Өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Айгуу гоё тийм relaxed, chill, гоё ярилцсан бичлэг байлаа. Миний сүлд нь гэх юм бол хэрвээ та үнэхээр өөрийгөө тэр чигээр нь өөрчлөө, даалт ухамсар дээрээ ажиллая, өөрийнхөө биеийг өөрчлөе, эрүүл хооллоё гэж бодож байх юм бол миний явуулж байгаа сургалтанд суугаарай. Би шинжлэх ухаан дээр суурилсан хоол зүйн сургалтыг хүмүүст явуулдаг. Ихэнхдээ би жингээ хайж байгаа эмэгтэй хүмүүстэй ажилладаг. Сүүлийн үед гэх юм бол би энэ manifestation сэтгэлгээ даалт бодол дээр ажиллах энэ гайхалтай сургалтыг ч гэсэн оруулж ирсэн байгаа. Тэгээ үүнийхээ ачаар ч гэсэн бүр амьдралаа тэр чигээр нь өөрчилж байгаа зүгээр л хүссэн бүх зүйлээ би өөрлөгөө манифест хийж байгаа. Тэгээд хэрвээ та надтай хамт манифест хийхийг хүсэж байх юм бол бас миний сургалтыг сонирхоод надтай хамт өөрийнхөө төгс амьдралыг бүтээгээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.